оюутан хүн гэдэг бол мэдээж аав ээжээсээ одоо санхүүгийн одоо хараат байдалтай мэдээж бид тийм байдаг. Нэгдүгээрт одоо сургалтын төлбөрийг одоо сургалтын төлбөр гих одоо хүн тачааг одоо ингээд нуруунд дээрс маань авч хийж аваад маш их тийм том зүйл болсон. Яхаар ерөн зүгээр тэтгэлэг авна гэдэг маань бол надад ирж байгаа яг би өөрөө сургалтынхаа төлбөрийг өөрөө олдог хүний хувьд бол ирж байгаа тэр алчаанаас бол нэлээд хөнгөлж өгч ирсэн. Одоо сүүлийн үед бол дандаа одоо яг ерөнхий сайдаас хойшоо мөсийн нэрмжит тэтгэлэг тэгээд Mitsubishi Corporation тэтгэлгээд 2 тэтгэлэг авсан байгаа. Тэгээд эднийг ингээд бодоод үзэхээр одоо бол тэр анх 2,500 өгөөл тэрнээс хойшоо бол яг дандаа тэтгэлийн мөнгөөр суралцаад явж байгаа гэсэн. Яг намайг одоо тий 14 онд Харвардд элсэн ороход бас энэ тэтгэлэг байсан бол толгойн өвч айгу багтаа сурах байсан юм байна гэд. Тэгэхээр бас яалтчгүй дэлхийн томоохон их сургуулиудад сурахад бол сургалтын төлбөр айгу том саад бэрхшээл байдаг. Хэрвээ сургалтын төлбөрийг шийдэгдчих юм бол тий бидэрт хангалттай хэмжээний тэтгэлэг одоо олдог байсан бол маш олон залуучууд бол тий ур чадвараа мэдлэгээ сайжруулж бол гадаадын орны сургуулиудаас суралцах одоо үүдэн нэгдэн. Төгсөөд төлбөрийн бараг магистрийн эхний жилийн амьдралын зардалтайгаа төлөх төлбөр хүртлээ болсон байгаа одоо л ерөнхийдөө бол их бахархдаг. Тэтгэлэг аваад өөртөө итгээгүй угаасаа тэнцэхгүй байх гэж бодож байсан. Тэгээд яг тэтгэлгээ авчаад нэг одоо надад нэг тийм цензур тогтчихж байгаа байхгүй юу? Би ингээд тэтгэлэг авсан тийм болохоор би юм байж болохгүй, би юм байх хэрэгтэй гэдэг яг өөртөө одоо цаашид илүү хичээхэд төлхөр болж өгсөн гэх юм уу? Тэтгэлэг гэдэг зүйлийг болохоор би мөнгөн тэтгэлэг гэхээсээ илүү тухайн оюутандаа тухайн хүндээ маш их мотивац өгдөг зүйл гэж хардаг. Тийм болохоор тухайн оюутан цаашдаа улам илүү хичээх юмсан гэсэн тэр хүслийг бадраадаг болохоор тэтгэлэг бол хүний оюутныхаа хувьд маш чухал зүйл гэж боддог. Тийм тэтгэлэг ингээд авчаад би очиход нэгдүгээрт надад айгүй том хариуцлага ногдчихж байгаа гэсэн. За би ямар ч байсан гэсэн ингээд үүнийхээ төлөө хөдөлмөрлөөд тэтгэлэг аваад ийм боломж надад олдож байна гэдэг утгаараа тэр цаг минут бүрийг ингээд үр ашигтай өнгөрөөхийн төлөө бас хичээдэг болох юм билээ. Энэ бол зөвхөн миний ч бас бусад бүх хүмүүстэй л бас яг ийм болох байх л та. Ер нь бол ерөнхий сайдын тэтгэлэг авснараа бас ингээд цаашид өөр газар одоо дадлага хийх гэх юм уу. За мөн одоо би төгсөөд ямар нэгэн ажлын байрнаар гарахад гэх юм бол энэ тэтгэлгийг авсан одоо бас нэг талаараа миний нэг том давуу тал болж өгч байгаа гэж хэлж болно. Одоо цаашдаа тагдагийн албанд ажиллахад бас нэг хувийн хэргийн маань ч гэсэн бас их эргээр нөлөөлнө. Энэ ерөнхий сайдын тэтгэлэг гэдэг маань бас амьдралын бас нэг томоохон дурсамжийн маань нэг хэсэг болж байгаа. Энэ их ихтгэл найдварыг бас дааж явах гэдэг нь бас өөрөө бас их тийм одоо хүндтэй мэргүндийн одоо хэрэгэл болчихж байгаа гэж ойлгодог. Мэдээж бол хин нэгэн хүн те одоо ерөнхий сайдын нэрмжит тэтгэлэг гэдэг ингээд бэлэн одоо тэтгэлэг байна. Энд одоо авах боломжтой шүү гэдээ одоо сонгон шалруулж зарлж байхад бол энэ боломжийг бол алдахгүйгээр бас ашиглах хэрэгтэй гэж би бодож байна. Тэгээд ингэж ашигласнараа бас бидний одоо тий цаашдынхаа бас карьерийг илүү бас өөдрөгөөр харах, илүү өндөр цалинтай бас ажилд орох бас боломж нэгдэнэ.